За тэгэхээр хууль санаачлагчдын зорилгыг бол ойлгож байна. Хөдөө аж ахуйн салбарынхаа олон салангат хуулиудыг бас нэг дор нэгтгээд нэг юм алгаа хууль санаачлаад явж байгааг бол ойлгож байна. Тэгэхээр нэг юм бас зарчмын санал байна л да. Одоо тэр хилээд байгаа 20 эдэн хууль энэ салбарт байгаа юм байна. Тэр хуулиудынхаа одоо хоорондын уялдаа холбоог хангах, заны ялангуяа одоо бас хүмүүсийн шүүмжлээд байгаа энэ нөгөө хэрэгжихгүй байгаа, огт ажиллахгүй байгаа хуулиудыг бас ингээд нөгөө амь оруулах тэр чиглэлээр энэ хуулийнхаа одоо төслийг дагалдуулаад бас нэг их хурлын тогтоолт ч юм уу санаачлаад тэгээд яг энэ салбарынхаа одоо бүх хуулиудын уялдааг хангасан нэг тийм арга хэмжээ бас авал яасан бэ гэсэн яг нэг юм тодорхой санал байгаа тийм. Одоо тухайлах юм бол одоо саяны миний асуугаад байгаа энэ мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилттэй үүний хүрээнд бид бас юу хийж чадах уу? Тэгээд ер нь энэ хөдөө аж ахуйн бодлогоо нэг юм илүү зангидсан байдлаар явуулах чиглэлээр энэ их хурл ямар арга